хамгийн алдартай гэж хэлж болох хэдэн асуултуудаар яриагаа эхлүүлье. Өнөөдөр та шинжлэх ухаан болон итгэл үнэмшлийн талаар маш тодорхой ярьлаа. Эдгээр асуултууд дундаас хамгийн их сонирхол татж байгаа асуулт бол энэ. Орчлон ертөнцийн амьд биетийн өөр хэлбэрүүд оршиж байж болох талаар та юу гэж бодож байна вэ? Дээрээс нь нэмээд бас би асуухад хэрвээ байгаа бол энэ тийм чухал зүйл мөн үү? Физикч профессор Пол Дэвисийн номын нээлтэнд оролцож байх үед надад энэ асуултыг тавьж байсан. Нээлтгэж байсан номны нэр нь Бид ганцаараа юу гэсэн нэртэй байсан. Тэгэхэд Premier Christian Radio гэсэн радиог нэвтрүүлэгт би ярилцлага өгсөн. Чи санаж байгаа болов уу? Би маш сайн санаж байна. Тэгэхэд би анх удаа таныг нэвтрүүлэгт тавьж байсан. Тэгэхэд би таныг Пол Дэвистэй хамт ирсэн шүү дээ. Тэгсэн. Профессор Пол Дэвис тэгэхэд шинжлэх ухааны эрдэмтнийхээ хувьд бид ганцаараа биш гэж боддог байсан боловч түүнийхээ хувьд бол бид ганцаараа биш байгаасаа гэж найддаг гэж хэлж байсан. Дараа надаас бас орчлон ертөнцийн биднээсээр оюун ухаан байдаг гэсэн талаар асуусан. Тэгтэн би байгаа бурхан гэж нэрлэдэг асар том оюун ухаан бий гэж хариулсан. Христ итгэл бишрлийг үндэс болгон харах юм бол орчлон ертөнцийн мэдээж биднээс өөр оюун ухаантай оршихуунууд бий. Тэр дундаа бурхан бол хамгийн агуу нь. Бурханаас гадна бас бусад оршихуунууд бий. Учир нь Библи бидэнд бидний дээгүүр орших бусад оршихуй гэж бий гэдгийг хэлдэг. Библиэлд тэднийг сүнслэг оршихуунууд гэдэг. Тэр бидний ойлгож мэддэг материас бүрдээгүй. Тэнгэр элч гэх нар мэт. Бас бусад оршихуунууд ч бий. Ямар ч тач орчлон ертөнц бүхэлдээ бидний бодож байгаас хамаагүй илүү нарийн төвхтэй. Бидний харах чадварын хувьд бол бид бүх зүйлийг харж чадахгүй. Тийм учраас ийм оршихуунууд байгаа талаар бодоход маш чухал гэж би бодож байна. Хэрвээ бид эргэн тойрондоо байгаа цорын ганц оюун ухаантай орших юм бол тэгвэл бид хаанаас ирсэн юм бэ гэсэн асуулт тавигдах ёстой болно. Гэхдээ нэгэнт бурхны талаар мэдж байгаа учраас бид энэ асуултандаа маш том хариултыг авч чаддаг. Баярлалаа. Энэ асуултыг тавих үед бараг инээчих гээд байна. Өнөөгийн интернетийн эрен үед маш олон онолууд эргэн тойронд хөвж байна. Тэдгээрийн нэг бол сүүлийн үед их хачирхалтай байдлаар эргээд сэргэж байгаа онол болох бид хавтгай дэлхий дээр амьдарч байна гэсэн энэ онол юм. Дарагдж байгаа лайкийн үзүүлэлтээс харах юм бол энэ хамгийн их алдартай асуулт болоод байна. Хавтгай дэлхийн мэтгэлцээний талаар та ямар бодолтой байна вэ? Ямар ч бодол байхгүй шүү дээ. Юу гэхээр миний хувьд энэ нухацтай асуудал болж байна. Яагаад гэвэл энэ нь бид ямар үед амьдарч байгааг харуулж буй тэмдэг. Бид одоо бүх зүйл шууд агаарт интернетээр сасагддаг эр үед амьдарч байна. Тийм ээ үнэн. Нэг удаа C.H. Chester хүмүүс бурхныг хүлээн зөвшөөрөхөөс татгалзах юм бол эхэндээ юунд ч итгэхгүй, эцэстээ юунд ч итгэнэ гэсэн байдаг. Хүмүүс ямар их инээдтэй зүйлүүдэд итгэх болсныг энэ нь харуулж байна. Энэ нь намайг асуудалд илүү нухацтай хандах ёстой гэдгийг сануулдаг. Эцэстээ тэд нотлох баримт нь бүгд эсрэгээрээ байгаа зүйлд итгэх болно. Гэсэн хэрнээ бурханд яагаад итгэх ёстой вэ гэдгийг хичнээн үндсэлтэй учир шалтгаантайгаар нухацтай гаргаж ир тавьсан ч гэсэн тэд сонсохч үгүй. Тэд давхар бодолтой. Үүнд бас шалтгаан байгаа гэж би бодож байна. Паулийн хэлсэн маш сонирхолтой мэдээлэл байдаг. Энэ эрен үеийн бурхан үл итгэгчдийн бодолсноор сохолсон. ертөнцийн сэтгэлгээний хэлбэрийг тогтоодог дайсан байдаг. Паул Ромчуудад бичсэн захидалтаа оюун санааны хоосрол гэж юу болохыг нягтлж хэлсэн байдаг. Бурхныг үгүйсгснээр хүмүүс чулуу, амьгүй зүйлсийг шүтэн мөргөж, Бурханд итгэдэггүй учраас бүтээгчийн хүч чадлыг байгальд өгдөг. Үүний зарим нь туйлын утгагүй байдаг. Ийм зүйлүүд бий болж байгааг би оюун санааны хоосрол харанхуй байдлыг тайлбарлахыг хүсэж байгаа боловч гэхдээ энэ бүхний ард талд дайсан байгаа. Баярлалаа. Энд бас нэг алдартай асуулт байна. Европт ялангуяа залуучуудын дунд Христ итгэхэд үнэмшил яагаад буурч байна гэж та юу гэж бодож байна вэ? Энэ бол маш төвөгтэй асуудал гэж би боддог. Түүхэн талаас нь та надаас илүү үүнд хариулах байр суурьтай байх. Гэгэрл гэсэн зүйлийн доор Христийн чуулганы зарим нэг урсгал чиглэлүүдийг үйлдэж байсан бозар муу зүйлүүд тийм амархан дуусгаар болж чадаагүй түүхэн үндэс бий. Үүний нэг нотлохоо бол Европын холбооны үндсэн хууль Бурхан гэдэг үгийг огт дурдаагүй.
манай томоохон байгууллагууд бүгдээрээ тэр дундаа Том Холланд, Jordan Peterson болон бусад хүмүүсийн хэлж байгаа шиг бүх зүйл Библиэс улбаатай хэрнээ энэ үннийг түүхээс арчин хайж байна. Энэ бол залуу хүмүүсээс сургаж байгаа хүмүүс. Бид бол залуу хүмүүсээс сургаж байгаа хүмүүс. Энэ утгаараа бид тэдний тархийг угааж байна. Бид тэдэнд бодит байдлыг хэлэхгүй байна. Тийм учраас тэд зүгээр л мэдэхгүй байна. Энэ тийм гайхах зүйл биш. Би үүнийг жаахан бүдүүлэг байдлаар хэлэх гээд үзье. Хэрвээ та залуучуудад амьдрал ямар ч утга учиргүй, бид бол зүгээр соёлтой боловсронгуй амьтад гэж байнга хэлэх юм бол эцэстээ тэд үүнд итгэх болно. Жишээ нь тэдний зан авир нь ямар ч ёс суртахууны мэдрэмжээр захидахгүй гэж заадаг. Иймэрхүү зүйлийг уншихаар их айдас төрүүлнэ. Тэгэхээр оюутнууд ингэж асуудаг. Ёс суртахууны дилеммагийн талаар жишээ өгөөч гэж асуудаг. Та хариулдаа ёс суртахууны дилемма гэж юу вэ? Бид маш хүнд байдалд орчиход байна. Гэхдээ та Европт гэж хэлсэнд би баярлаж байна. Учир нь дэлхийн бусад орнуудад Христийн шашин дэлгэрч цэцэглэн хөгжиж байна. Ихэвчлэн хавчлага их байсан газруудад ийм байна. Саяхан нэг хүн надаас ийм зүйлийг асуусан. Хэрвээ та Библийг бүхэлд нь харах юм бол тэдгээрийн хэр их нь хавчлага зовлон байхгүй үед бичигдсэн байдаг вэ? Маш бага хэсэг нь юм. Өмнөх үедээ харьцуулах юм бол Европт харьцангуй сүүлийн үед дайн дажны нүүр үзэлгүй амьдарч байна. Харамсалтай нь вакуум байгаа байдал руу ийм төрлийн өөрөөр хэлбэл постмодернизм, атеизм гэсэн зүйлүүд цутхан орж ирж энэ нь манай нийгэмд нөлөөлсөн. Би зөвхөн өөрийнхөө өнцгөөс харж ингэж ярьж байгаа учраас та нар бас нэмэх зүйл байл нэмээрэй. Таны хэлсэн зүйлүүдтэй санал зөвлөх зүйл надад өчөөхөн чалга. Миний бодлоор бол бид одоо шашин шүтлгийг бараг хүний хувийн хобби гэж үзэхэд хүргэж буй олон янзын хүчнүүдийн дунд амьдарч байна. Тэр хэмжээгээр манай соёл улам бүр тогтворгүй уусах байдалтай болж байна. Манай соёл нэг хувь хүнийг чухалчлах үзэлтгийг анхаарлаа хандуулснаас болж олон нийтийн байгууллагууд задарсан. Өөр олон зүйлүүд байгаа гэж би бодож байна. Үүний хажуугаар материализм, энэхүү материализмын түүх нь сайн суурьгүй хүмүүст бурхан гэж байдаггүй гэсэн итгэл үнэмшлийг төрүүлж байна. Гэхдээ нэг зүйлийг бодохоор энэ надад урам өгдөг. Шинэ номондоо би бас энэ талаар бичсэн. Үнэн дээр хүмүүс бодит байдлын талаарх ийм нэмгэн хөрсвхийн ойлголт дээр удаан зогсож чадахгүй. Үнэн дээр одоо хүмүүс эхнээсээ эргэж бодсож байна. Би зөв амьдарч байна уу гэж асуух болжээ. Энэ надад урам зориг өгдөг. Би олон залуучуудыг харж байна. Тэд үнэндээ Христ итгэл бишрэлийн түүхтэй тийм ойр өсөөгүй залуучууд байдаг. Үүнд нэг сайн тал бий. Юу гэвэл тэдэнд төсөөлөл, таамаглал байхгүй гэсэн үг. Зарим тохиолдолд ямар ч ойлголтгүй байгаа хүмүүст эхнээс нь зааж сургахад илүү амар байдаг. Харин өөрийгөө энэ талаар ойлголттой гэж бодож байгаа хүмүүсийн дотор хэдийн хуурмаг төсөөлөл суучихсан байдаг учраас хэцүү байдаг. Бид урам зоригтой байх ёстой гэж би бодож байна. Тэгэхээр энэ асуултыг алгасъя гэж би бодож байна. Нэгэнт яригддаг асуудал учраас. Та энд Румыны диаспорагийн олон хүмүүс ирснийг та мэдж байгаа. Их Британд Христ итгэл үнэмшлийн уур амьсгалыг сайжруулахын тулд Румыны нийгэмлэг, ялангуяа христч Румын нийгэмлэгт та ямар зөвлөгөө өгөх вэ? Энэ талаар танд бодож байгаа зүйл байна уу, Жон? Румынд очиход хэдэн завшаа надад тохиож байсан. Намайг анх очиход нууц цагдаа намайг зориуд хордуулсан. Би бараг үхэх шахсан юм. Дараа нь эргээд бодоход тэр үед намайг эзэн хамгаалсан байсан. Учир нь би тэр үед тэнд байсан гайхалтай итгэгч нартай уулзахаар очсон юм. Гэхдээ тэрнээс хойш намайг хордуулах гэж дахин оролдоогүй. Гэхдээ тэдэнд ийм нэг хор бол байхгүй. Би энэ талаар нэрж болж байна. Гэхдээ та нар энэ талаар Самуэлаас асуусан дээр байх гэж би бодож байна. Тэд манай барууны орнуудад байдаг атеизмын бүх хор нөлөөнд автаагүй. Тийм учраас богино хугацаагаар зочлох үедээ би та нараас Христэд итгэгчдийнхээ хувьд хоорондоо нэгдэлтэй байх тал дээр илүү мэдрэмжтэй болохыг тань олж мэдсэн. Румын хүнээс өөрөөс нь асууя. Самуэль энэ асуултанд сайн хариулж чадах байх. Энэ асуултанд та илүү сайн хариулж чадах байр суурьтай байх. Барууны орнуудад Христ итгэл бишрлийг дэмжиж урамшуулах тал дээр Румын христч нийгэмлүүд юу хийж чадах вэ? Румыны диаспора нийгэмлэг Лондонд маш хүчтэй байдаг гэж би бодож байна. Их Британий бусад газруудад ч мөн адил Лондонд Евангелийн олон сүм чуулганууд байна.
Ромынчууд маш шашингүй үзүүлснэ бүхэн нийгэм, соёлд амьдарч байгаа хэдий ч бурханд итгэх итгэлээ хадгалж байгаагийн нэг шалтгаан нь коммунизмтай холбоотой гэж би бодож байна. Коммунизм нь шашингүй үзлийг үндэсний үзэл суртал болгон сурталчилж байсан. Ромынчууд ийм үзэл сурталын дор хэдэн 10 жилийн турш амьдарч энэ нь яг юу болохыг биеэрээ туулж туршсан хүмүүс. Гэхдээ энэ үзэл суртал ямар ч өөр нөлөө өгч чадаагүй. Ромынчууд болон зүүн Европт ерөнхийдөө нийгэмд итгэл бишрлээ хэвээр авч үлдсэн бас нэг шалтгаан нь энэ юм. Ромынчууд болон бусад олон улсын диаспора нийгэмлүүд, тухайлбал Польшийн диаспорагийн нийгэмлэг нь Христ итгэл бишрлийг сэргээж, ялангуяа шашингүй үзэл сурталт автсан байгаа Их Британи шиг улсуудад амьд итгэлийн шинэ эрч хүчийг нөхөн сэргээж чадна гэж бодож байна. Үнэхээр тийм гэж бодож байна. 1976 оноос эхлэн би зүүн Европ руу явж эхэлсэн бөгөөд нэлээд олон жилийг тэнд өнгөрүүлсэн. Унгар, Польш, тэр дундаа зүүн Герман руу олон удаа аялсан. Орчин үед шинэ атеистууд гэж нэрлэгдэж байгаа хүмүүс атеизм нь соёлд хэрхэн нөлөөлдөг талаар ямар ч ойлголтгүй байна гэсэн дүгнэлтэд би хүрсэн. Харин Ромынчуудын хувьд бол та нарт энэ талаар ойлголт бий. Ромынчуудын хувьд та нарт энэ талаар ойлголт байгаа учраас манай нийгэмд асар их сайн нөлөө үзүүлж чадна. Хүмүүс эдгээр зүйлийн талаар ярьж эхлэхэд та түр хүлээж байдаа гэж байгаад хэлж өгч болно. Би чамд коммунист нийгмийн нууц цагдаа нарын хяналтаар амьдрах ямар байсныг хэлж өгье гэж хэлж болно. Ийм зүйлийг би бараг сталинист байсан зүүн Германаас олон удаа харж байсан. Би тэнд олон удаа очиж байсан. Та нарын оруулж чадах хувь нэмэр бол асар их. Самуэлийн хэлж байгаа яг үнэн гэж би бодож байна. Би та бүхнийг ийм зүйлийн эсрэг зогсох их сурвалжинд болж өгөөсэй гэж хүсэж байна. Нэг удаа Оросд Сибирт академийн номлол дээр зүүн, баруун хоёрын ялгааны талаар ярьж байсан зүйлийг би санаж байна. Тэр дэлхийг хувааж байгаа хоёр үзэл сурталын аль алинд нь материалист үзэл санаа ноёрхож байна гэсэн. Гэвч бидэнд материал алга та нарт байна. Гэсэн ч энэ нь ижил философи юм. Энэ бол эмгэнэлт явдал. Өнөөгийн барууны зарим тэргүүлэх схематуудын ойлголт нь марксизмын үед таны заалгаж байсан зүйлүүдийг үндэс тулгуураа болгож байна. Барууны үзэл санаа философийн хувьд яг л адилхан материалист үзэл санаа. Гэхдээ энэ бол тэр үед та нарт байгаагүй хэрэглээ гэдэг зүйлтэй холилдсон материалист үзэл санаа юм. Тэр үед үзэл сурталаас болж олон зүйлээс хагацх ямар байдгийг та нар мэдж авсан учраас ертөнцийг үзэх Христ итгэл үнэмшил та нарын хувьд маш үнцэнтэй байгаа юм. Тиймээс та нар асар их хувь нэмэр оруулж чадна. Үзэгчдийн асуултанд хариулж эхлэхээс өмнө би дөнгөж сая ярьсан зүйлтэй холбоотой нэг асуултыг хүргэе. Андри гэдэг хүн ингэж асуусан байна. Бидний итгэл тус болох үүднээс 1990 оноос өмнө төмөр өшгөний арга тохиолдсон туршлагаасаа бидэнтэй хуваалцах чадах уу гэж асууж байна. Учир нь энэ бол таны амьдралын сонирхолтой хэсэг бөгөөд магадгүй тийм ч олон хүн мэддэггүй байх. Та зөвлөлт Оросд нүүж хүмүүсийн дунд ажиллаж байсан. Тийм бай 1990 оноос өмнө би Оросд байгаагүй. Анх би 1989 бараг 90 онд очсон. Гэхдээ тэрнээс олон жилийн өмнө зүүн Германд болж байсан зүйлийн талаар ярьцгаая. Би Эстер гэдэг нэртэй нэгэн охины түүхийг ярих гэж байна. Тэр маш сэргэлэн охин байсан бөгөөд ангидаа хамгийн тэргүүний сурагч байсан. Тэр үед би тэнд байж таарсан. Би герман хэлтэй учраас зүүн Герман руу орч чаддаг байсан. Тэр нэг өдөр сургуулаасаа гэртээ ирээд сурхруу байлсан. Би тэр үед гэртэн байж таарсан юм. Эстер юу болсон юм бэ гэж бид асуусан. Багш намайг сургуулаасаа гарч гэрийн шахаа хийдэг үйлдвэр тарч ажиллах хэрэгтэй гэж хэллээ гэсэн. Эстер жил бүр ангидаа хамгийн тэргүүний сурагч нь байсан. Гэхдээ 13 настайд нь түүнийг шашингүй үзэл санаа бүхий улсад үнэнч байх тангараг өргөхийг шаардсан. Би Христ итгэл үнэмшилтэй учраас ингэж чадахгүй гэдгээ тэр хэлсэн. Тэр уйлсаар л байсан. Бид ч бас уйлсан. Тэгээд дараа чи багштай юу гэж хэлсэн юм бэ гэж асуусан. Би түүний юу гэж хариулсныг хизээч мартаж чаддаггүй. Жон ахаа би багштай ингэж хэлсэн. Эрхмээ та нэг өдөр бурхны өмнө зогсох болно. Тэгээд энэ өдөр надад хийсэн зүйлийнхаа төлөө та бурхнаар асуулдах болно.
Би үүнийг мартдаггүй. Энэ нь насан туршдаа энэ үзэл сурталтай тэмцэх хүч зоригийг маань 2 дахин хувцалж өгсөн юм. Энэ бол Бурхны тусламжтайгаар миний хийхийг хүсэж байсан зүйл. Нөлөөлж буй энэ хүчний эсрэг би тэмцэх ёстой. Дэлхий дээр хамгийн туйлширсан зүйлүүдийн эсрэг тэдний нэг нь Вейжерсийн хавчлага юм. Гэхдээ энэ бүх зүйл нь зүгээр нэг Бурхныг үгүйсгэсэн үзэлснээс ирдэггүй. Харин Бурхныг үзэн ядах сэтгэлээс ирдэг. Дээрх зүйлүүд бүгд үүнд багтаж байгаа. Энд нэг асуулт тавигдж байна. Бурхны нэрийн өмнөөс олон дайн тулаануудыг хийж байсан. Бурхан үнэхээр санаа тавьж байгаа бол яагаад ийм зүйлүүдийг зөвшөөрч байгаа юм бэ? Дараагийн асуулт. Байгалийн амьсгаас болж олон хүмүүс тэрж байхгүй ямар ч гэмгүй хүмүүс амьнасаа алдаж байна. Энэ бүх зүйл болж байхад Бурхан юу хийж байдаг юм бэ? Баярлалаа. Энэ бол тавихад хамгийн хэцүү асуулт. Энэ бол ертөнцийг үзэх ямар ч үзэлтэй хүн байсан тавихад хамгийн хэцүү асуулт. Энэ бол хормоо болон зовлонгийн асуудал. Би таны асуултанд бараг бүтэн цагийг зарцуулж шударгаар зөв хариулмаар байна. Яагаад гэвэл өөнд өгөх энгийн товчхон хариулт гэж байхгүй. Гэхдээ би аль болох товчхон хариулахыг хичээе. Та энд маш товч тодорхой байдлаар 2 асуудлыг хөндөж байна. Хүн хүндээ муу зүйлийг хийдэг ёс суртахууны хормоо байдал гэж байна. Дайнд ажин. Өнөөдөр бид амжилттай зүйлийг харж байна. Дараагаар нь байгалийн хормоогийн асуудал яригдж байна. Энэ нэр томьёо жоохон буруу байж болох юм. Ямар тач үүнд бүхэл гамшиг, өвчин, хорт хавдар, цунами, газар хөдлөлт зэрэг бүх зүйл орно. Бид эдгээрийг юу гэж ойлгож хүлээж авах ёстой вэ? Би үүнийг дундуур нь хуваах гэж байна. Энийг хаанаас нь эхэлж харж байгаагаа би харуулъя. Үүнд энгийнээр хариулах боломжгүй. Ягаад гэвэл угаасаа энгийн хариулт байхгүй. Гэхдээ үүнийг харах 2 арга зам гэж бий. Зовлон идэж байгаа хүний зовлонгоо харах нүд нь түүний зовж байгааг ажиглаж буй хүнийхээс маш өөр байдаг гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл хорт хавдар гэдэг зүйл. Яг өөрөөр нь өвдөө 6 сарын настай гэгдэж байгаа залуу ээжид нэг өөр. Бас түүнийг эмчилж байгаа эмчийн нүдэнд бас нэг өөр харагдаж байгаа. Тэгэхээр 2 өөр тал бий. Зовлон идэж буй хүнийг ажиглаж буй хүний хувьд илүү оюун санааны хариу үйлдэл хийх хандлагатай байдаг. Өчнөө янзын асуултууд гарч ирдэг. Харин зовж байгаа хүний хувьд маш их өвдөлтийг мэдэрч байдаг бөгөөд түүнд тайтгарал, тусламж, урам зориг хэрэгтэй байдаг. Тэгвэл бид үүнийг хэрхэн ойлгож хүлээж авах ёстой вэ? Би эхлээд өөрөө үүнийг хэрхэн харж хүлээж авч хэлснээр ярив. Энэ асуултыг томьёолжгүй таны арга бол маш түгээмэл олон жилийн турш хэрэглэгдсээр ирсэн арга. Хэрвээ сайн хүчрэг бурхан байдаг бол дэлхий яагаад ийм байгаа юм бэ? Эхлээд энэ асуудлыг онлын үүднээс авч үзье. Би бүх зүйлд онлын үүднээс хандхаас их айдаг. Хэрвээ зовлонгийн талаар та надаар ямар нэг зүйл хэлүүлмээр байгаа бол шүдний эмнэлэг дээр яаж байгааг нь харахад болно. Энэ бол гэхдээ нухацтай зүйл. Олон хүмүүс зовлон харах үедээ бурхан гэж байхгүй гэж хэлдэг. Найз нарын маань зарим нь ингэж хэлдэг. Би Auschwitz-ийн шорон олон удаа очиж үзчихсэн. Очих бүрдээ уйлдаг. Миний хайрладаг Украиноосд одоо болж байгаа зүйлийг харах үед зүрх сэмширч байна. Би Украинд олон удаа очижсэн. Бараг бүх хотуудаар нь орж байсан. Ийм зүйлд бид юу гэж хариулдаг вэ? Бурхан гэж алга гэдэг. Ийм үзэл бодолтой хүмүүс асуудлыг шийдчихсэн юм шиг боддог. Ингэснээр тэд бурханаас салдаг. Тэр үнэн. Гэхдээ үүний зэрэгтээ тэд бас найдвар гэсэн үгийн тодорхойлолтоос салж байдаг. Нөхцөл байдал тэдний хувьд ямар ч найдваргүй. Гэхдээ тэд үнэндээ зөвхөн бузар муу гэсэн асуудлаас л ангижирч байгаа юм. Энд илүү ноцтой философийн асуудал хөндөгдөж байна. Хэрвээ та философи дургүй бол унтаж байж болно. Дуусгаар нь би сэрээ. Бузар муугийн талаарх цогц ойлголт нь өөрөө бурхны оршихуйтай шууд холбоотой гэдэгт би итгэдэг. Оросын алдартай яруу найрагч Достоевский хэрвээ бурхан гэж байхгүй бол бүх зүйл зөвшөөрөгдөнө гэж хэлсэн байдаг. Энэ нь бурхангүй үзэлтүүд ямар ч ёс суртахуунгүй байна гэсэн үг биш, харин тэд сайн муу гэсэн зүйлд итгэх үндэсгүй болно гэсэн үг. Ричард Докинс яг ингэж хэлдэг. Орчлын ертөнцид яг л бидний бодож байсан шиг зүйл гэж тэр хэлдэг. Сайн, муу, шударга гэж байхгүй. Зөвхөн DNA, бид ДНХ гэсэн хөгжимд бүжиглэж байдаг гэдэг.
Энэ бол ёс суртахууны үзэл баримтлалыг устгадаг атеизм юм. Гэхдээ атеизм бүрэн үйлчлэж чадахгүй. Учир нь Даутис өөрт нь энэ үзэл ойлголтод нь үйлчлэхгүй. Учир нь тэр өөрийгөө ёс суртахуунтай хүн гэдгийг мэддэг учраас хорон мөгийн тухай ярьж байгаа юм. Тиймээс оюуны төвшөнд атеизм үйлчлэж чадахгүй байгаад олон шалтгаан бий. Зовж шаналж байгаа хүнд атеизм ямар ч тусламж болж чадахгүй. Одоо нөгөө талаас нь очловчхон харах гэж үзье. Оюутан байхдаа бид нар маш удаан ярилцдаг байсан. Хэрвээ бурхан хүчтэй юм бол, хэрвээ бурхан сайн юм бол гэдэл. Гэхдээ хизээч бид ямар нэгэн шийдвэр төрж чадаж байгаагүй. Энэ асуудлыг шийдэж чадах сайн хариултыг бид хизээч гаргаж ирж чадаагүй. Би бол математикч хүн. Олон зууны турш математикчид асуудлыг шийдэх гэж оролдож байхдаа бид зөв асуулт тавьж чадж байна уу гэж өөрсдөөсөө асуудаг. Тиймээс асуултаа дахиад хямрах гэж үзье. Бидний өмнө яг юу харагдаж байна вэ? Холимог зураг. Би үүнийг гоо үзэсгэлэн ба өргөс тор гэж нэрлэдэг. Эсвэл гоо үзэсгэлэн ба тесрэх бөмбөг. Бид шөнийн тэнгэрт Андромеда галактикийг харангаа түүх ярьж байна. Энэ бол үнэхээр гайхалтай. Дараа нь бид зурагтаа асаагаад Украинд юу болж байгааг харж байна. Гоо үзэсгэлэн ба тесрэх бөмбөг. Бид бүгдээрээ үүнтэй нүүр тулах ёстой. Тэгвэл бид холимог ийм зургийг яаж харах ёстой вэ? Бүх зүйл хорон муу юм бол яаж гоо үзэсгэлэн оршиж байна вэ гэдэг нь нууцлаг зүйл болоод байна. Одоо би өөртөө адилхан хэцүү асуулт тавьж байна. Энэ нь холимог зураг гэдгийг бид бүгд зөвшөөрөх ёстой. Итгэж болох бурхан байгаа гэсэн нотлохоо хаа нэгтээ би юу? Энэ ч адилхан хэцүү асуулт. Гэхдээ асуултыг ингэж тавих нь бидний жаахан урагшлуулж чадж байна. Энэ асуулт бидний загалмайн өмнө авчирдаг. Ямар байр суурийг илэрхийлж байгаа нь чухал. Би хүмүүст хандаж Христ итгэл бишрэлийг өгөөсөхөөс өмнө эхлээд тэд яг ямар мэдээлэл хийж байгааг сонсоод үзээрэй гэж хэлдэг. Тэд юу гэж хэлдэг вэ гэвэл загалмай дээр байсан нэгэн бол бурхан өөрөө байсан. Би махбодтой хүн болж ирсэн бурхан байсан. Тэгвэл энэ давчундаа бурхан загалмай дээр юу хийсэн бэ гэсэн асуултанд хүргэж байна. Зовлон эдэлсэн. Энэ нь мэдээж тэр өөрийгөө хүний зовлонгоос ангид тусдаа байлгаагүй гэсэн. Харин тэр өөрийгөө нэг хэсэг нь болгосон. Хамгийн чухал нь энэ. Бурхан зүрх сэтгэлээ тэнд илчилсэн. Мэдээж тэнд бүх зүйл дуусгар болсон бол бид Есүсийн тухай эзэн сонсохгүй байх ёсон. Үүний дараагаар хамгийн гол үүрэг гүйцэтгэх зүйл бол түүний дахин амьлалт юм. Үүнгүүгээр надад ямар ч найдвар үгүй байх ёсон. Бурхан Есүсийг үхлээс амьлуулсан гэдэгт итгэдэггүй бол би энд суугаад таны асуултад хариулахгүй байх ёсон. Найдвар гэдэг зүйл эндээс эхэлдэг. Атеизм бол найдваргүй итгэл үнэмшил. Тэнд ямар ч найдвар гэдэг зүйл байхгүй. Найдах зүйлгүй. Тэгвэл найдвар бидэнд хаанаас төрдөг вэ? Хорт хавтартай залуу ээжүүд атеист үзэлтэн юу гэж хэлж чадах вэ? Юу ч хэлж чадахгүй. Тэгвэл Христ итгэгчийн хувьд надад хэлэх зүйл бий юу? Бурханд хүч чадал байгаа гэдгийг мэдж байгаач би түүнийг эдгэрнэ гэж амлаж чадахгүй. Гэхдээ миний түүнд хийж өгч чадах зүйл бол Христтэй холбоо тогтоож улмаар үхлийг даван туулж чадах найдвар байгааг түүнд мэдүүлэх юм. Бас өрөө хүмүүстэй найдаж үлдээх ямар нэг зүйл байгаа гэдгийг мэдүүлэх юм. Шинэ Зеландд газар хөдлөлт болсны дөнгөж дараахан би тэнд нэгэн христийн цуглаанд байж таарсан юм. Тэнд би энэ сэдвээр ярьсан юм. Тэгэхэд маш их хүн цугласан байсан. Олон жилийн турш маш олноороо цугласан цугларалтуудын нэг нь энэ байлаа гэж байсан. Тэгэхэд нэг эмэгтэй надад зураас үлдээсэн байсан. Тэр өнгөрсөн 7 хоногт нөхрөө алдсан гэж байсан. Ингээд таны хэлсэн үг надад төрсэн анхны итгэл найдварын оч байлаа гэсэн байсан. Итгэл найдварын оч. Библи үүнийг маш нарийн задлан шинжилж харуулсан гэж би боддог. Задлж нарийн ярих цаг надад алга. Йохан Баярт мэдээний 11-р бүлэгт зовлон эдэлж байгаа хүмүүсийн тухай гардаг. Лазар нас бардаг. Эгч нар нь Есүсийг тэнд байж түүнийг эдгэн гэж бодож байсан боловч Есүс тэнд байгаагүй. Тэгээд Лазар нас барсан. Есүс түүний зүгээр орхисон бөгөөд энэ нь тэднийг Бурхны хайранд эргэлзэхэд хүргэсэн. Есүсийг ирэхэд Лазар нас барсан байсан бөгөөд эгч нар нь түүнд хэрвээ та энд байсан бол тэр өхгүй байсан гэж хэлдэг. Тэр үед Есүс Мартад би бол амьлалт ба ам гэж хэлдэг.
Энд гарч байгаа түүхний талаасаа бүх асуудлууд эрхэм биднийг Бурхны хайранд эргэлзэх хэрэгэлзээр хөдөлж байдгийг харуулж байна. Харин нөгөө талаасаа Христ амжилтаараа дамжуулан үүнд ямар хариулт өгч байгааг харуулж байна. Эцэст нь би энэ хоёрыг нэгтгэхийг эрмэлзэж байгаа юм. Олон орнуудад хэвлэгдсэн коронавирусын үеэр Бурхан хаана байсан бэ гэдэг номороо би үүнийг товчхон харуулсан. За маш баярлалаа. Бичлэн асуулт асуухыг хүсэж байгаа хүмүүсээс би уучлал гуйхыг хүсэж байна. Ярилцлагын цаг ингээд дуусч байгаа учраас слайда Джон гэдэг хүний тавьсан асуултаар ярилцлага өндөрлөе гэж бодож байна. Үнэн дээр энэ хоёр асуулт байна. Хоорондоо их төстэй учраас хамтдаа асууя. Бас аль нь маш их тавигддаг асуулт байна. Лавлын шашинтай хүмүүс бидний нэг адил эцэг эхийн зааж өгсөн зүйлд итгэж итгэлийг нь үргэлжлүүлж байгаа. Тэгвэл яг юу тэднийг буруу биднийг зөв болгож байна вэ? Яг энэ асуултыг нийтгэн дүгнээд бас өөр нэг хүн асуухлаа. Христ итгэл бишрэл болж ийхэн босод шашнууд худал та яаж батлах вэ? Ийм асуулт тавьж байгаад баярлалаа. Яагаад гэвэл энэ бол маш чухал асуудал. Би ийм асуултад хариулахаас өмнө заавал нэг зүйлийг эхлээд тодорхой болгомоор байдаг. Шашнуудын ялгааны талаар ярьж эхлэх үед бусад хүмүүсийг дорд үзэж болох маш том аюул байдаг. Одоо энд Самуэлийн ярилцлаганд хэлсэн зүйлийн талаар бодож үзэх нь маш чухал юм. Дэлхий дээрх эрэгтэй, эмэгтэй, хүнийг бүр Бурхны дүр төрхөөр бүтээгдсэн хязгааргүй үнцэнтэй оршихуй. Мөн угтаа шашин хоорондын ялгаа нь зөвхөн ёс суртахууны ялгаа биш гэдгийг бид олонтоо хардаг. Харин та Бурхантай ямар холбоо харилцаатай гэж итгэж байна вэ гэдэгт ялгаа нь оршдог. Мөн та лавын шашинтай юм уу, хинду шашинтай эсвэл бусад олон хүмүүсээс ёс суртахууны хатуу дүрмтэй байдлыг олж харж болно. Яагаад ийм байгаа юм бол гэж асуух юм бол би яагаад гэвэл тэр Бурхны дүр төрхөөр бүтээгдсэн ёс суртахуунтай орших учраас ийм байгаа юм а гэж хэлэх байна. Энэ талаар Библиэс бидэнд тодорхой хэлсэн зүйл бий. Зарим тохиолдолд харин үндэстнүүд хүртэл Бурханд итгэдэг хүмүүсийг ичээхээр ёс суртахууны өндөр түвшинтэй байдаг. Ялангуяа Авраамийн хувьд тэр бол итгэлийн өвөг эцэг байсан. Гэтэл харин үндэстэн болох Египтийн фараоны ёс суртахууны түвшин түүнд байснаас илүү өндөр байсан. Ийм зүйлийг хэлж өгөх нь маш чухал. Яагаад гэвэл бусдыг шүүж эхлэх тэр мөчөөс эхлэн та тэднээс өөрийгөө илүү гэж үздэг. Ёс суртахууны хувьд бид бусад хүмүүсээс илүү биш. Бурхангүй үзэлтэй найз маань ч намайг амархан ичээж дөнгөн. Христэд итгэгч бид нар ч бас янз бүрийн зүйл баригдсан байдгийг бид мэднэ. Тийм учраас өөрсдийнх нь талаар бидний ярьж байгаа тэдгээр хүмүүс бүгд Бурхны дүр төрхөөр бүтээгдсэн хүн гэдгийг бид эхлээд ойлгож маш болгоомжтой хандах ёстой. Бурхны бүтээл болохынхаа хувьд тэд үнэлж баршгүй үнцэнтэй оршихуй. Ингэж хэлж ойлгуулж байж дараагийн асуудал руу орох үүд бидэнд нээгнэ. Яагаад гэвэл ингэж байж хүндлэл бий болж байна. Хоёр дахь чухал зүйл юу вэ гэвэл нэгэн тэн өдөш бүх шашны талаар ярьж амжихгүйгээс хойш төлөөлөл болгон 3 том шашны талаар авч үзье. Юудын шашин, Христ итгэл бишрэл, Исламын шашин. Юудын шашин, Далайн шашны хүлээн зөвшөөрдөггүй зүйл Христ итгэл бий. Христ итгэл бишрэлийн гол цөм нь юу болох талаар дараа тусдан дурдсан дээр баг. Юудын шашинд Ишва, Исламын шашинд Исав гэж нэрлэгдэж байгаа Есүсийн талаар бодож үзээрэй. Юудын шашинтай найз маань Есүсийг нас барсан, харин дахин амьлаагүй гэж итгэдэг. Харин Ислам шашинтай найз маань Есүсийг ер үхээгүй гэж итгэдэг. Харин би Есүсийг үхээд дахин амьсан гэдэгт итгэдэг. Энэ гурван зүйл нэгэн зэрэг өөрөөр хэлбэл гурвуулаад зөв байх боломжгүй. Олонний өмнө үүний тухай ярих үед еврей болон муслим найзууд маань үүнтэй санал нийлдэггүй. Итгэл бишрэлийн маань гол зүүн болох зүйлтэй тэд санал нийлдэггүй. Ийм зүйлийг бид яаж шийдэх вэ? Нотлох баримтыг гаргаж ирж хилцгээс өөр арга зам байхгүй гэдгийг би мэднэ. Гэхдээ энд өөр нэг арга зам бий. Тэр бол энэ. Хамгийн гол цөм нь энд байна. Хүмүүс надад ингэж хэлдэг. Та бол эрдэмтэн хүн, орчлын ертөнц бол бурхан байгааг нь нотлохоо энэ төргээд гайхалтай зүйлүүдийг ярьдаг. Гэхдээ Христэд итгэж болохынхаа хувьд та орчлын ертөнцийн бүтээгчийн хувьд бурханд итгэх итгэл болон Христ итгэх итгэл бишрэлийн хооронд нь хэрхэн нэгтгэж чадах вэ? Тэгвэл ингэж нэг бодоод үзье. Христ итгэл бишрэлийн гол цөм нь ихэнх хүмүүсийн бодож төсөөлж байгаагаас өөр байдаг.
is rather different from what many people expect. Үүнийг тайлбарлахын тулд би эхлээд хүмүүсээс шашин гэж юу болохыг хэлж өгөөч гэж асуудаг. Ер нь шашин гэж юу юм бэ? Үүний тулд би нэг жижиг ийм зөвлөлийг ашигладаг. Таны бодож байгаа шашин гэдэг зүйл ийм зүйл, тийм үү гэж асуудаг. Эхлээд та нэг ёслол үлддэг. Нэг төрлийн элсэлт гэдэг. Энэ нь таны цааш тодорхой нэг замаар өдөрдөн ойлгомжтой болгохын тулд би тэдний өмнө өксөж ургацсан замыг зурж харуулдаг. Та ямар ч байсан эргэж гажлгүйгээр энэ замаар явсаар байна. Энэ замаараа явхад тань санваартнууд, эсвэл гүүрүү, эсвэл имамууд гэх мэт олон хүмүүс тусалсаар байх болно. Эцэст нь та явсаар нэг хаалганы өмнө ирэх болно. Тэгээд бид хэдэн замын төгсгөл шударга ёсны жинлээр байгаар зурж харуулдаг. Эцэстний хүртэл явж ирсэн өөрийнхөө зан чанар, ажил үйлсийг та үнэлүүлэх ёстой болно. Хэрвээ та тэнцэх юм бол цаашаа нирвана, яваажин, эсвэл энэ тэр нэг зүйл рүү нэвтэрч орох болно. Ингэж ярихаар ихэнх хүмүүс бид ийм л зүйл итгэдэг шүү дээ гэж хариулдаг. Тэгвэл эн чинь яг л их сургууль сурахтаа зарчмын хувьд адилхан зүйл болж таарч байна шүү дээ гэж би хэлдэг. Их сургуульд эсэлт байдаг, дараа нь та их сургууль суралцдаг. Их Британий их сургуулиуд, дэлхийн бүх их сургуулиуд ийм л зарчмаар явж байна. Профессорууд нь дэлхийн хамгийн шилдэг багш нар байж болно. Гэхдээ тэд танд диплом, зэрэгтэй болгоно гэж баталгаа өгч чадахгүй. Ягаад гэвэл сургууль бүхэлдээ чи өөрийнхөө гавьяа сэтгэлээр зэрэг олж авна гэсэн зарчимтай. Хэрвээ чамд хамгаалттай гавьяа сэтгэл байхгүй бол чи зэрэг олж авч чадахгүй. Ингэж хэлэхээр ихэнх хүмүүс тийм ээ энэ шашин гэж хэлдэг. Надад олон зуун хүмүүс ингэж хэлж байсан. Гэхдээ Христ итгэл бишрэл бол ийм биш гэж би тэдэнд хэлдэг. Тэгэхээр тэд үгүй энэ шүү дээ гэдэг. Тэгэхээр асуудал энд оршиж байгаа юм. Олон хүмүүс Христ итгэл бишрлийг яг ийм байдлаар ойлгож байна. Чи сайн үйлсээр дүүрэн байж Бурхныг баярлуулахыг хичээсээр байх юм бол эцэст нь тэрээр чамд хуулийн дагуу хатуу ширүүн хандлаггүйгээр харж үзэж хаалгаар оруулах болно гэж боддог. Гэхдээ ийм биш гэдгийг та бүхэн харах болно. Христ итгэл бишрэлийн хувьд хүлээн авагдана гэдэг зүйл аяллаа төгсгөлд шүүлтээр өгөгддөг зүйл биш. Харин аяллаа эхэнд нь загалмай дээр өгөгддөг зүйл. Энэ тэс өөр зүйл болж хуурж байна. Энэ утгаараа Христ итгэл бишрэл бол шашин биш. Шашин биш. Мэдээж Христ итгэл бишрэл зам гэж байна. Гэхдээ энэ зам Бурхнаар хүлээн авагдсанаар эхэлж буй зам болохоос Бурхнаар хүлээн авагдахын тулд туулах ёстой зам биш. Учир нь Христ итгэл бишрэлийн онцлог бол аяллаа эхэнд Есүс надад өөрийнхөө амьдралд хийсэн гин буруугаа гэмшиж эрхийг санал болгодог. Магадгүй харамсалтай нь бусдын амьдралд хохирол учруулсан ч байж болно. Тэгээд түүнийг миний төлөө нас орсон аврагч эзэн хэмээн итгэхийг санал болгодог. Ингэснээр тэр намайг шууд хүлээн авдаг. Энэ бол маш чухал. Би нэг жишээ татж харуулъя. Энэ бол маш чухал асуудал. Яг гэвэл би энийг ойлгож чадаагүй байгаа хүмүүстэй маш их уулзж байсан. Манай улсад ч гэсэн адилхан. Одоогоос 56 жилийн өмнө би нэг охинтой танилцсан. Тэр үнэхээр дурбалаа охин байсан. Тэгээд би түүнтэй гэрлэхээр шийдсэн. Би түүнтэй уулзахаар очихдоо бэлэг өгсөн. Болттой бэлгээ өгсөн би Сали би чамтай гэрлэх хүсэлтэй байна гэж хэлсэн. Тэр маань болттой бэлгийг авч зарласан. Тэр нь хоолны ном байсан. Тэгээд би түүнд 153 дугаар хуудсыг гаргаад уншдаа гэж хэлсэн. Тэр нь алимтай бялуу хийх заавар байлаа. Зуурамгаа бэлдээд эсэн чихэр холио 100-ндаа хийж жигнэж болгоно. Тэгээд би хэлсэн. Хонгор минь чи энэ номыг ав. Яг энэ зааврын дагуу дараагийн 40 жилийн турш хийж чадах юм бол би чамайг хүлээн авах болно. Хэрвээ тэгж чадахгүй бол чи ээж рүүгээ буцах ёстой болно шүү. Та нар яагаад инээгээд байгаа юм бэ? Хэдэн сая хүмүүс Бурхны талаар яг л ийм ойлголттой байна шүү дээ. Та хизээж хүнтэй юм доромжилсан байдлаар харилцахгүй. Би үүнийг маш нухацтай хэлж байна. Чиний ямар байхаас ч хамаарч би чамайг хүлээн авна гэсэн ийм доромжлох байдлаар хүнтэй харилцахгүй. Тэгвэл Бурхан ингэж харилцсан гэж та бодож байна уу? Хэрэг тийм бол энэ нь Бурханыг мангас болгож буй хэрэг. Тийм болохоор та нар сая инээлж байна шүү дээ. Энэ чинь тэнэг хэрэг шүү дээ.
Мэдээж би тийм зүйлийг хийхгүй. Гайхалтай нь юу гэвэл эхнэр маань намайг хүлээн авсан явдал юм. Би түүнийг хүлээн авсан нь биш. Эхнэр маань намайг хүлээн авсан гайхалтай. Тэгвэл энэ юу гэсэн үг вэ? Хэрхэн амьдарч, хэрхэн хоол, хэрхэн түүнд чухал зүйл биш байсан учраас юм уу? Мэдээж үгүй. Гол нь түүний хоол хийж байгаа нь миний сэтгэлийг татахын тулд байгаа юм биш. Түүний хоол хийж байгаа нь тэр чаддаг учраас юм. Өнөөдөр та нартай ярихыг хүссэн зүйл бол энэ. Яг ийм зүйлийг хийж байна гэж та бодож байна уу? Би бурхнаар хүлээн авахын тулд оноо цуглуулах гэж ийм зүйлийг хийж байна гэж та бодож байна уу? Огт үгүй. Бурхнаар хүлээн авах хэсэг нь үүнээс хамаарахгүй гэдгийг мэдж байгаа учраас би ийм зүйлийг хийж байна. Ялгаа нь энд байна. Би энэ талаас нэг харах гээд үзье. Яагаад гэвэл та үүнийг сэтгэл дотроо маш тодорхой болгох ёстой. Итгэл бишрлээ хүмүүс тайлбарлахад энэ тус болно. Христ итгэл бишрэл бусад аль ч шашинтай өрсөлддөггүй. Яагаад? Учир нь тэдгээрийн аль нь ч надад санал болгодоггүй зүйлийг Есүс надад санал болгодог. Өөр хэний ч хийж өгч чадахгүй зүйлийг санал болгож байхад хүлээн авахгүй гэвэл тэнэг хэрэг болох биш үү? Хэн ч надад өршөөлийг хүртэж чадах ийм нөхцөлийг санал болгоогүй. Бурхнаар хүлээн авагдаж, Бурхнаар хайрлагдана. Бүр аялын эхнээс Бурхантай харилцсан. Миний Христэд итгэж байгаа шалтгаан бол ердөө энэ. Баярлалаа.